Дайны хаах болгүй. За орсон. Орцсон уу орсон. За танд камер өгч. Зарим минь манайхан төгжрөл донд эхэлж байна. Тэгээд манайхан шеэрлээд өгөөрөө найзуудтайгаа дуудаад өгөөрөө тэгээд өнөөдрийн зочноор маань хөгжлийн эдийн засаг судлаачлууд очроо оролцож байгаа. Тэгээд хатаатайгаа зүгнүүдэд та нарт би ярихээс илүү хатаагаараа яриулаад асуулт суугаад явна гэж байгаа. Тэрнээс өмнө яг өчигдрийн олон нийтийн телевизээр болсон мэтгэлцээний хүмүүс харсан баг. Тэгээд би урд нь ч нэлээд удаа хэлжсэн. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнгээс ах гэдгийг өчигдөр харсан баг. Шинжлэх ухаан байж өнөөдрийн улс үндэстний олд амжилтууд бий болдог гэдгийг ойлгодгоо. Сайхан сэтгэлүүд л дандаа улс үндэстнээ хорлож сүйтгэж идэг. Тэгээд тэрний тод илэрлэл бол өчигдөр сайхан популистууд суулаа штэ тэдрийг харсан баг. Тэгээд дэлхийн ертөнцийн хизээж сайхан сэтгэлээр эх орноо өдөртөө гоё болгоцсон юм бол байдгүй. Мэдээж мэдлэг дээр суурилж энэ чин тооцоол дээр суурилж эдийн засаг урагшлна. Нийгмийн шинжлэх ухааныхаа хувьдсан тийм. Яагаад нийгмийн шинжлэх ухаан бий болцсон бэ гэхээр энэ хүн төрөлхтний чинь олж явж олсон амжилтанд энэ нийгмийн шинжлэх ухаан дээр суурилж энэ хүмүүсийн хоорондын харилцаа уялдаа бүх юм энэ нийгэм гэдэг нэрэгдээ амьдарч байгаа энэ оршин буу газрууд чинь өөрсдөө энэ дээр суурилж засаглалын эдийн засгийн ингээд эрх мэдлүүд эрх чөлөөтэй байхаар юу болдог тухайл томьёолж гаргасан шинжлэх ухаан шүү дээ. Тэгээд ийм тэр мэдлэггүй сайхан сэтгэлээр ярихаар юу болдгийг тэгээд бүгд өчтөр харсан баг. Жишээ нь тэр хэн цэнхэр үсцэр ингээд байгаа хүн манай тэгш хоёрыг ураана өөрөө идэх. Тэр чинь идэх гэж гаргаагүй шүү дээ. Тэгээд эдгээр бензинийг уух гэж машиндаа хийдгүү үстэй. Эний чинь аялуулахын тулд бензин идэх. Тэгээд ялгаагүй тэгээд аливаа юм чинь ингээд зориултаар нь хэрэглэхгүй бол болохгүй шүү дээ. Бид нар энэ машины маслыг талхан дээр түрхэж иж болохгүй шүү дээ. Хортой юм чинь. Тэгээд тэрнтэй адилхан ингээд хэрэгжилж хүнсний бус зүйлийг хүнийг эд мэдгэж байгаа ийм эргүү орк байгаа байдлыг тэр та нар бас нэг олж харсан бахаа гэж нэг. Хоёрдугаар энэ Норвегийн залуучуудтай холбоотой асуудлыг бас нэг тохирч дурдаад яриаг орчих гээд байгаа. Би цагдаагийн кибердийн тэрэгтэй тэмцэх газарт би өөрөө хохирохч болоод юу гомдол гаргасан хүн одоо урт наваа хохирохчоор байцаагаагүй байна. Чи баг 14-5 он ч болоо. Тэгээд намайг бол та өөрийгөө нотлогсон. Би тэгээд өөрийгөө нотлоод дипломуудаа Канадад авч өглөө, өөрийгөө нотлоод дансныхаа хуулийг авч өглөө, өөрийгөө нотлоод уцаа шалгууллаа. Тэгээ хэн нэгэн хүнтэй хамааралгүй гэдэг ингээд нотлоод өөрийгөө нотлчихлоо. Намайг гүжирж гүтгсэн хүмүүс яагаад шалахгүй вэ? Одоо хүртэл. Тэрнээс зүгээр Норвегийн залуучууд руу мессенжерээр юм бичлэхээр л очиж шалгах тийм шүү дээ. Тэгээ би энэ гэргийн 15 давхарт тэр хэрэг өнтер дамждаг компани бол монголчуудыг жинхэнэ талцсан хувааж ботал сүрүүлэх юм хийгээл байж байна. Тэгээд тэрийг яагаад шалахгүй байгаа юм? Би 2-3 удаа дуудлага өглөө харамсалтай нь шалгасангүй. Өнөөдөр өчигдөр тэр хууль зүйн байнгын орон дээр алтан гэрэл хууль зүйн сайд нь бол цагдаа нарыгаа өөрсдийн хууль зөрчсөн тухай бодиттой факт ярьсан шүү дээ. Хүмүүс анзаарсан бол юу гэсэн бэ гэхээр цагдаагийн байгууллага хойшлогчгүй ажиллагаа хийж чадсан. Тэр юмыг хурааж авахдаа гэрч байлцуулах хэрэгтэй юм билээ. Видео бичлэг хийх хэрэгтэй юм билээ. Тэр залуучуудыг өөрсдөө байлгах хэрэгтэй юм билээ. Гэтэл тэр залуучуудыг өөрсдөө байлгацсангүй, гэрч байлгацсангүй, тэ дээрэс нь видео бичлэг хийсэн хэсгийг эргэлзээдэг юм билээ шүү дээ. Тэгээд тэр хүн эрхийн орооныхоо 3 дүгнэлт гаргасан. Тэгээ одоо юуг зөвдөх гэж ингээд муухарлж мугуудл зүтгээд байгааг ойлгохгүй байна алтан гэрлэг хууль зүйн сайд. Тэгэд би бол бас арай ч ингэж Монголд өстөө загнахгүй байх гэж бодож байсан алтан гэрлэг. Гэхдээ Батуулгаас мөнгө төгрөг авчмавчаа сая сонгоод нэг дэвсэн болвол тэгээд үннийг хэлэлтэй.
Батулгаас энэ дайны мөнгө би авцсан юм а. Тэгээд нэг дэвшсэн. Тэгээ яалтчгүй юм болоод байна гэдэг. Тэгэх юм бол тэр чинь ер нь эрэгт чинь эрүүл ухаантай хүмүүс чамд туслах байлгүй дээ. Тэгээд нэг хулгайчаас Монголыг хорлдог нэг юм Кремлийн төслөөс мөнгө авчаад тэгээд Монголыг хорлоод ингээ хууль зүйн салбараар нь тоглоод байж болохгүй шүү дээ. Энэ нийгмийн докторгүй байдал руу аваач шүү дээ. Ингээл монголчууд энэ хуулинд итгэх, цагдаатай итгэхэ болох тусмал энэ нийгэмд итгэх итгэл алдардаг шүү дээ. Энэ нийгэм докторгүй байдал руу явдаг шүү дээ. Жинкнээсээ өөрсдөө ийм хийгээд байх юм. Бити энэ 0 эрдний ялааны алуур хийгээд байл та. Хуульч ёстой улсын бол энэ эрх зүйгөө төгсөн бол хуулиа барил та. Тэгээ хуулийн сайд нь ийм сонин ийм үзэгдэл хийгээд байгаа гэдэг чинь энэ Монгол улсын засгийн газарт биш, засгийн газарт тэтгэдэггүй иргэд итгэхгүй байж болно. Хуулиндаа итгэх ёстой шүү дээ. Тэгээд энэ хуулийг ингэж дэвсэлж, хуулийн тангараг өргөдөг цагдаа нарыг ингэж өөрсдийнхөө дохиод зангуураар явуулаад байдаг юм. Шагаа шиг нислаад байж болохгүй шүү дээ. Янз янз юм руу. Тэгэд өчтөр хууль зүйн банкны орооны юг бол үдсэн бол алтан гэрлээ өөрийнх нь амнаас гарсан үг ээ. Тэгээд тэр цагдаа нар ч нь бол ноцтой үйлдэл алдаа хийцэн юм биш үү. Тэр хүмүүстэйгээ хариуцлага тооцолтой. Энэ олон 10,000 цагдаа ажиллаж байгаа. Тэр цагдаа нарын нэр хүндийг бодолтой. Тэр ажилдаа хуулийн тангараг өргөсөн цагдаа нарыг бас хайрлах хэрэгтэй шүү дээ. Ямар 0 эрдэнэ таярын ялааны алдуур байгаа шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Тэгээд өнөөдөр яг яриагаа хэлэхээс өмнө оршуулгад ингэж ярих гэж байгаа. Тэгээд өнөөдөр би эдийн засагч Лут очрыг оруулж ирсэн 2-3 сэдвээр тогтож ярина гэж бодож байгаа. Нэгт нь Монгол улс энэ Евразийн эдийн засгийн холбоонд эсэх нь хэр үр өгөөж дээ. Евразийн эдийн засгийн холбоо гэж яг юу хэлээд байгаа юм? Зарим нь болохгүй юм чинь аюултай гэх юм. Зарим нь энэ чинь бол аврах бурхан шүү дээ, Орос ах маань шүү дээ гэх юм. Яг аль нь юм бэ? Хоёулын яриага эндээс эхэлчихэ. Тэгээд цаахан хаварч өгнө өдөр гэж яриагаа уул нэхлэх ёстой. Гэвч тэгээ сая ингэж эхэлчихлээ, ингэж цааш явагдах уу? Угсаал Монгол улсын эдийн засгийн байдал ч өнөөдрийн тэнгэр шиг ийм ороо босгоо зэвэргэн байгаа шүү дээ. Ер нь бол бид нар нэг 1990 оноос хойш яг нөгөө зах зээлийн эдийн засаг руу шилжилт бол 2000 он мөртлөө маш зөв явсан гэж би боддتي. Яа тэгэхээр одоо бид нар 90 оноос өмнө бүх юм нь одоо хойноос хамааралтай тусламжаар явдаг. За зөвхөн зөвлөлтөд тэгээ Оросд соц оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэдэр зориулж бид нар түүх хийдэг гаргадаг. Малын маха, ноосоо аль ширэл гаргадаг. Өөрөө бидэрт бол үйлдвэрлэл байгаагүй. За нэг дотоодоо нэг гутал мотл нэг чанар муутай гутал хийдэг байсан. За тэрнийг бол үйлдвэрлэл гэж хэлэхгүй. Тэр бол ерөөсөө хүмүүсийн анхдагч хэрэгцээг хангахын тулд нэг улсаас нэг юм хүмүүсийг энийг хийгээд дүршин гаргаад зургийг гаргаад хийлгэж байгаа хэрэгцээ хангах. Тэр бол үйлдвэрлэл гэж хэлэхгүй. Тэгээд тэр маань 1990 он гараад гадны яг нэг чанартай хянд бараа бүтээгдэхүүн зохиулаад ингээд нураад унсаа. Гэтэл бид нар зарим хүмүүс нэг ийм хоосон нэг ийм яриа байдаг. 90 оноос өмнө бид нар үйлдвэрлэлтэй байсан, үйлдвэрчсэн орн байсан. Тэр бол худлаа. За яг одоо бид нар бид нар дэлхийн стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн хийдэг ганц үйлдвэр одоо говь үйлдвэр мал үлдсэн. Тэгээ хевсний үйлдвэр үлдсэн баг. За бусад бүх тэр хүнсний үйлдвэрлэлүүд, гутлын үйлдвэр, арьс за савхи эдлийн үйлдвэрүүд эдгээр бол бүгд ер нь бол тэр авц завсрын завод гэж завсрын цех хүртэл байсан шүү дээ. Тэр маань ингээд нураад унсан. Яагаад тэгэхээр өрсөлдөх чадваргүй. Бид нар угаасаа алж үйлдвэрлэх дотооддоо тэрнийг хэрэглэх зах зээл нь бага, хүн нь бага. Бид нар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон үйлдвэрлэх тийм бусдадтай үнээр өрсөлдөх боломж байхгүй юм байна. Тэгээ одоо Евразийн холбоо гэдэг маань ерөөс яг зөвлөлт толгойтой одоо бусад соц орнуудыг ингээд хамарсан эдийн засгийн харилцан туслах зөвлөл гэж нэг юм эдийн засгийн холбоо байсан байхгүй. Тэрнийг бусад сэргээх оролдлого хийгээд байгаа. Орчин холбооны улс. За одоо бол тэрэнд нь ямар улсууд байна гэхээр хуучин зөвлөлтийн 15 улс тэргүүтээ нийлүүлжсэн тэр улсуудаа буцаж нэг нэгээр ингээд татаж оруулж байгаа. Одоо тэнд ямар улс байна гэхээр Орчин холбооны улс, Беларусь, Казахстан, Армян гэдэг ийм улсууд байна.
Кыргызстан гэдэг. Одоо ингээд бусад нэг зүйл талбайд улсаа эдийн засгийн хувьд одоо харилцаагаа сэргээх юм орлого хийж байгаа юм байна. Гэтэл яг дээр үеиг шиг зүйл талбайд улс шиг Оросын холбооны улс маань техник технологи хөгжүүлдэг, дотооддоо бүгдийг үйлдвэрлэдэг улс болсон уу гэвэл үгүй. Одоо ер нь Оросын хамгийн сайн үйлдвэрлэдэг юм маань ерөөсөө нефть бүтээгдэхүүн болчихдог. Одоо хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, түүхэн дээр суурилсан баяжмал үйлдвэрлэдэг юм. Яг эцсийн бүтээгдэхүүн гаргадаг, үйлдвэрлэдэг энэ үйлдвэрлэлд нь дандаа гадны хөрөнгө оруулалттай, гадны ноу хау, технологи ашигладаг ийм үйлдвэрлэл байгаа юм л та. Тэгэхээр Оросын холбооны улс маань өөрөө технологиг хөгжүүлдэг, манлайлж авч явдаг улс биш болцсон байгаа юм л та. Тэгэхээр угаасаа олон улсын дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар нь бол муудсан ийм улс байгаа. Тэгэхээр одоо бид нар Евразийн холбоонд одоо орох гээд эдийн засгийн хөгжлийн яам гэрээ хэлцэл хийгээд яваад байна. Яг үүндээ ихэд бид нар яг дэлхийн зах зээлийг хангах хэмжээний олон тоогоор үйлдвэрлэдэг тийм бараа бүтээгдэхүүнч байхгүй. За стандарт эрүүл ахуйн шаардлага хангадаг юм ч гэсэн цөөн. Яг үүндээ ихэд бол бидэрт бол шууд гаргаа зарчих юм бол ер нь ховор байх. Ховор л байна л да. Яг бидний одоо мах түүхийд ноолуурыг л одоо татваргүй авах ийм зорилготой хүйсний хангамжийг дээшлүүлэх зорилготой ийм хилцээ хийгээд байгаа. Эргээд биднэрт тэр улсуудаас бид нар ямар бараа бүтээгдэхүүн орж ирэх үү гэхээр одоо бид нар угаасаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг авдаг штэ. Оросд үйлдвэрлэсэн одоо угаалгын нунтаг ахуй хэрэглээний эрүүл ахуйн савн, шампунь гэх мэтийн юмнууд бид нар угаасаа авдаг байхгүй. Тэр маань барууны брэнд ихтэй эсэмгээ буюу тусгаар улсуудын хамтын нийлмийн орнууд үйлдвэрлэсэн одоо Казахстан, Беларусь үйлдвэрлэсэн энэ барааны бүтээгдэхүүнүүд аа. Одоо жишээлбэл угаалгын нунтаг Ариэл, Тайд гэдэг чинь одоо тэднэрт зориулагдсан чанар нь бол баруунд гарч байгаа чанартай гүйцэхгүй. Дандаа орлуулах бүтээгдэхүүнээр хямдруулсан тийм хоёр дахь одоо хуйлсан хуулбарсан бүтээгдэхүүн гэх юм уу та. Тэр маань манад бол одоо гайлын татвар төлдөг байсан бол одоо төлөхгүй орж ирэх нь би тэгж хартаад байна л та. Тэр нь зориулсан. Тэгээд Оросын хүнсний бүтээгдэхүүн чинь дандаа олон цагийн үнийг хүнсээр хангахын тулд дандаа орлуулагч ашигласан хууль бараа бүтээгдэхүүн байдаг байхгүй юу? Одоо ундаа бай, сүү бай, одоо масл энэ чинь угаасаа дотооддоо олон сая хүнийг 140 сая хүнийг хангах. Тэгээд хүнсний Оросын холбооны улсын хүнсний хангамж бол угаасаа айгүй сул байхгүй. Угаасаа хөдөө аж ахуйн бол угаасаа нураад унтсан улс. Тэгээд тэрнийг яаж хангадаг гэхээр гадны импортын бүтээгдэхүүнийг одоо дотоодын орцтой холиод тэгээд хямд олон саяар үйлдвэрлэж хүнсээ хангадаг юм улс. Тэр маань одоо бидэрт бас Монголд татваргүй орж ирэх нэ. Тэгэхээр бол Орос хүнс бас нэг буруу ойлголт байдаг. Орос хүнс чанартай гэж яриад тэр бол ерөөсөө маш худлаа үг шүү. Үнэндээ хүмүүст л анхаарч хэлэхэд Орос хүнс бол хулх хортой бүтээгдэхүүн болчиход байгаа гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Тэгээд эцэг нь хэрэггүй болж тарч юм уу? За өнөөдөр эдийн засгийн хөгжлийн яамны тайлбарлаж байгаагаар бол бид нар нэг 15 сая долларын бараа бүтээгдэхүүнээ одоо Орос руу татваргүй борлуулах ийм боломж нэгдэх юм болов гэж ярьж ийлээ. 15 сая доллар. Гэтэл бидний Оросоос худалдаж авч байгаа шатхууны үн бол баг 1 тэрбум доллар болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эдийн засгийн хувьд бол яг гэрээ байгууллаа гэхэд энэ харьцаа бол өөрчлөгдөхгүй. Одоо худалдааны тэмцээр хангахдаггүй. Одоо бид нар тэрбум долларын бараа бүтээгдэхүүн хоошоо зардаг болно гэж тэрэн шиг үлгэр бол байхгүй. Шинэ нүүрс манай нүүрсийг тэгэл манай эдрээс худалдаж авахгүй юм Оросууд чинь. Оросууд чинь өөрснөө маш их олон сая тонн нүүрс хятад руу зарахыг оролддог. Яг нүүрсийн зах зээл дээр бол бид нартай өрсөлдөгч үү дээ. Гэтэ бидний нүүрсийг бол аавна гэж бол байхгүй. Түүхэд бараа
түүхий тэгэхээр одоо Орос маань өөрөө маш их эрдэс баялаг түүхийдийн нөөцтэй болсон. Тэрнийгээ дандаа гадагшаа экспортлож зардаг, тэрнийгээ борлуулдаг болсон. Тэгэхээр манайхаас бол юу ч авахгүй. Тэгээ авах юм ерөөсөө нэг мах одоо Украиний дайнтай холбоотой Оросын холбооны улс бол хүнсний хангамжаа найдвартай болох олон их үсрээс хангадаг болох ийм шаардлага бол байгаа. Тэгэхээр Монголын одоо 70 сая малаас одоо махан бүтээгдэхүүн авах тийм тэгээд нэг ноолуур авах, арьшир авах юм зорилго байгаа бах. Гэхдээ яг үүндээ хэлэхэд бол махнаас илүү махнаас өөр одоо манай арьширыг ингээд ноосоор үйлдвэрлэл хийдэг үйлдвэр Оросын холбооны улсад байхгүй байхгүй. Оросын холбооны улс бол хувцас дандаа гадаадаас судалж авдаг улс. Өөрсдөө дотордоо хийхээ болчихсон. Тэгэхээр бид нар бол угаасаа арьс шир ноос ноолоор урагшаа гарч байгаа. Тэр нь л урсгал бол хിവэрэ байна. Хойшоо нэг мах гартал болох өөр юм бол байхгүй. Энэ манай нэг агуу их оронч нөхөр өдөрт Алтмайг мотлог гэдэг. Тэр нөхөр чинь энэ 2019 онд ерөнхийлөгч байхдаа Еврад эдийн засгийн холбоонд хэлсэгээд юу хөцөн мэдэхгүй бич хөцөн мэдэхгүй. Тэгэл Монголд чинь аль ширээ боловсруулаад Оросууд руу залаалаа ичнэ гэдэл дарханд аль ширний үйлдвэр өрсөн ш. Тэр нь хэл боломжтой. Ерөөсөө за аль ширний үйлдвэр за түүхэн бид нар харъя л да. Монгол улс чинь бас аль ширний үйлдвэрийг хийж байсан юм. Тэгэхээр нөгөө дотооддоо нөгөө дотоодынхоо нөгөө хоньны болон ямааны өхрийн ширээ боловсруулад тэрүүгээр сахин хүрчиг нэг юм хийгээд нэхий дээл хийгээд дотооддоо үйлдвэрлээд бас нэг хоошо Сибирь орчмын зах зээлийг ингээ хангаад байдаг нэг үйлдвэр байсан 90 он болтол. Тэгээ тэр маань одоо яг нөгөө хүмүүсийн хэрэглээнд яг нэг юм тохиромжтой хувцсуу гэвэл бас үгүй. Одоо бид нар чинь одоо бид нар ингээ сууж байгаа 3 анги харахад сахин хүрч хүмүүссэн байна уу? Байхгүй л байгаа байхгүй. Тэгэхээр сахин хувцсыг те хүн өдөр болгон өмсөхгүй. За нэг хоёлын нэг удаа нэг сэлгээний хувцс байж магадгүй. А гэтэл бид нар чинь сахин хувцс өмсөх болчихсон ба. Хүн тохиромжтой хувцс биш. За нэхий дээлийг хар те. Нэхий дээл маань бас тийм тохиромжтой хувцс биш. Маш хүнд. За тэгээд нөгөө арчлахад түүхтэй тэр маань бас нөгөө жоохон удаан ингээд агааргүй орчинд хайчвал дахиад нөгөө өрт хорхоогүйгээд нөгөө муудаад үснөөс нь ингээд хорхоо идчихдэг ийм хувцас. Одоо бид нар өмсч байгаа хувцас харахад дандаа шинэ технологи шингэсэн. Одоо синтефон гэдэг нэг шинэ нөгөө мууддаггүй дулаан зөөлөн хувцас одоо хэрэгэлдэг болцсон байна. Тэгэхээр бид нар дэлхийн хэрэглээ маань хаана явж байгаа гэдэг л хараад Тэнийг 90 оноос өмнө бид нар нэхий дээл өмсөж ирсэн шүү дээ. Сайхан хувцас байсан гэж ерөөсөө бид нар тэгж хоосон хийх хэрэг шаардлага бол байх. Нэхий хувцас одоо өмсөхгүй л байгаа шүү дээ. Өмсөхгүй л өмсөхгүй шүү дээ. Хүний шаардлага хаа болцсон. Тэгэхээр тэр дахны нэхийний арь ширний үйлдвэр гэдэг улс ялангуяа нэгдсэн журмаар Монгол улсын бүх одоо ядалж байгаа 10 сая хонь ямааны арьсыг боловсруулна гэдэг бол маш бүтлгүй санаа. Тэгээд тэр бол маш их мөнгө угаах мөнгө итгэл ийм төсөл болоод байна. Тийм шүү дээ. Тэр чинь хичнээн 4 төгрөг тавьчихдаг үлээ. Дахиад сая тавьсан шүү дээ. Ингэтэл та хүмүүс нь яриад идэв. Энэ их одоо арьс ширэм нэхий маань одоо үнэгүй хаягдж байна, хог дээр хаягдж байна, жалганд хаягдж байна. Тэгээд булаад байна. Энийг боловсруулдаг болох юмсан гэж яриад байгаа байхгүй. Окей, бас үнэн. Бид нар одоо уусаа нэг одоо хөдөөр яваад хараарай. Мал нядлаад ерөөсөө тэр нөгөө арьсны үнэгүй болоод тэгэд хаягдаад байгаа. Бид нар яах ёстой вэ гэхээр бид нар ерөөсөө өөрсдөө ингэ ухамтаад үйлдвэр бариад дэлхийн зах зээлийн бүтээгдэхүүн үгээд гарах нэг юм бүртгэлгүй санаагаа ерөөсөө орох хэрэгтэй. Эндийг хэн хийх вэ гэхээр ерөөсөө дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулалтын сүлжээтэй брэндэд дэлхийн далхигийн танигдуулсан үйлдвэрлэгч компани хийх байхгүй юу? Бид нар заавал тэрэнд хүрэх гэж мөнгө зараад хэрэг байхгүй. Тэднэрт одоо урилгыг л яачих. За ингээд манай оронд дээр хөрөнгө оруулаач. Одоо арьс шир боловсруулахын бид нар одоо үнгүй шахав байна. Та нар 10 жил татвар авахгүй. Та манай оронд
маш их хоёр дахь түүхийд байна. Энэ малын гиз дотор байна. Толгой, шир, энэ арс шир одоо эн чинь үнгүй байгаад байна. Тэгэл ерөөсөө эн чинь агуу үнэтэй байсан шүү дээ. Гэхдээ эн чинь угаасаа л тэгээд тэр бүтээгдэхүүнээр ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн одоо угаасаа малын энэ бүтээгдэхүүнийг бол те хүм хэрэглэхгүй байгаа. Энэ бол дандаа нэг 2 ч юм уу дахиад амтны тэжээл болох юм уу тийм л хэрэгэлдэг болцсон байхгүй. Манай арь шир чи өөрөө дэлхийн стандартыг хангахгүй байгаа. Тийм. Тэгэхээр одоо угаасаа нөгөө хятадын махны үйлдвэр ингээд орон нутагт бий боллоо гэдэг ингээд те 2 дахь нөгөө үйлдвэрүүд байсан. Тэр бол хятадд хүнс гарах зорилготой. Улаанбаатар зарих зорилго байхгүй. Дандаа амтны тэжээл, нохоо, муурны хоол. Тэгээ өөр ямар амтны хоол үүдийн тэр үйлдвэр байсан байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө яг нэг зах зээлийн жамаар те хятадын мах 2 дахь түүхийг боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаад ингээ явж итэл за хужаа махны үйлдвэр бид нар Монголыг эзлэхнэ гэж солиороод тэр утга тагнуулын байгууллагатай гадны хөрөнгө оруулалтыг дээрэмдээд ирж устгасан шүү дээ. Яг үнэ хэлэхэд ийм байхгүй. Чи ямар ерөөсөө Монгол те хятад нь байна уу, Турк нь байна уу, Солонгос нь байна уу, Япон байна уу хамаагүй гадны хөрөнгө оруулалт орж ирэвэл сайн. Яг үндэ хэлэхэд бид нар Монголыг хятадууд эзлэх сонирхол байна уугүй мэдгүй асуултыг нэмдэг байхгүй юу? Би нэг юм асуухгүй. Энэ нэг арьсны үйлдвэрийг чинь барихаас өмнө бол хятадууд энэ чинь ирээд юу авдаг нь манай ченжүүд арьсны ченжүүд бий болоод. Тэгсэн тийм. Сонин арьс чинь бараг 7-8 хүрээтэй. Тэгсэн. Нэхээ чинь 20 жил юм шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг Хартман Батлч чинь хүнсүүд аж ахуйн сайд болонгуудаа 10 гаруй жилийн өмнө л дөө. Хүнсүүд ахуйн сайд болонгуудаа хамгийн түрүүнд арь ширийг ингээ хятад руу гаргаж чинь өөртөө боловсруулна гэл тэгэл хааж аял тэгэл энэ арь шир нь өнгө болсон шүү дээ. Тэгээд одоо үйлдвэр ярьж байгаа л алхаж байгаа юм багт гэж ойлгоод яваад байхгүй. Ерөөсөө энэ арь шир боловсруулах асуудал бол те ерөөсөө Монгол улсын төрийн бодлого маш тогтворгүй явж ирсэн. Ерөөсөө сүүлийн 3 жилийг харахад 3 удаа ноос ноолоор гарахгүй гэдэг шийдвэр ингээд дөрөвдөө өөрчлөсөн боохгүй юу? Ийм төрлийн бодлого гэж юу байдیں۔ Тэгэхээр ийм бодлоготой оронд тэ нөгөө гадаадынхаа хөрөнгө оруулалтаа хийгээд арь ширийг нь боловсруулаад ч юм уу эсвэл эцсийн бүтээгдэхүүн болгоо ч юм уу эсвэл хагас боловсрол бүтээгдэхүүн болгоо гаргана гэдэг бол байхгүй. Энэ бодлого одоо доктортой болох хэрэгтэй. Энэ үед үсээ. Одоо даханд нэг арь ширний үйлдвэр 10 хэдэн тэрбумаар хувийнхаа хийжсэн чинь тэр чинь дахны төрийн өмч толгоос үлдээ одоо улсын төсвөөс мөнгө ороод 600 тэрбум орчих юм. Энэ жилийн төсвөр мөнгө зогсож байгаа шүү дээ. Энэ бол ерөөсөө хулгай байхгүй да. Одоо хүмүүсийн одоо хүсэлтээр тулгуурлаад арь ширээ дотроо одоо боловсруулахын сан гэж боддог хүсэлтээр тулгуурласан хулгай. Энэ бол ялангуяа төр энэ үйлдвэрийг авч унах гэж байхгүй. Тэгээд чинь зах зээлийнхэн жамаар өрсөлдөх чадвар байна уугүй юу гэж яригддаг юм дээр бид нар те дэлхийн одоо стандартад нийцсэн бүтээгдэхүүн гарна гэж бол байхгүй л байхгүй да. Тэр чинь тэрэнд хүрэхийн тулд гадаадын брэндүүд чинь 10 жил, 20 жил, 30 жил явж иж одоо өөрийнхөө брендийг таниулдаг тий. Тэгээ олон улсын стандартад нийцсэн үйлдвэр хийхэд босгохын тулд хэдэн 10-20 сая доллар хэрэгтэй. Тэгээ тэрнээс илүү нөгөө хүмүүсийн нөгөө мэдлэг боловсрол гэдэг юм чинь мөнгөөр ч худалдаж авч чадахгүй юмуд байна шүү дээ. Тэгэхээр бид нар ганц нөгөө хамгийн зөв арга бол ерөөсөө тэр аль хэдийн зах зээл дээр гарцсан гадаадын том компаниг л өрөөл оруулаад. Энэ аль үйлдвэрийн парк гэдэг нэг юм бас төсөл явсан шүү дээ. Дурангууд бас манай макет мал болцсон. Цогтой тэмцэгч их оронч Алтмаагийн Батбулгын. Тэгээд тийм аж үйлдвэрийн парк марк гэдэг ингээ улсаараа ингэж аваад парк маркаараа хөгжсөн улс үндэстэн байдаг юм. Би ч одоо онцлог асуух гэж бодоол байж. Аж үйлдвэрийн парк бол ерөөсөө ийм л юм байдیں۔ Тэрнийг аж үйлдвэрийн парк байгуулад тэрнийг дагаад татврын хөнгөлт чөлөөлт явдаг байхгүй юу? Ерөөсөө тэр нь бол ерөөсөө дэлхийн жишээ нь болохоор татваргүй болоод за та нар энэ чи татваргүй орчин дээр та нар өөрснөө юу дуртайгаа оруулж ирээд гаргаад эсвэл үйлдвэрлээд энэ та нар өөрснөө ашгаа хийгээд яваа гэдэг л болцоог нь олгодог. Тэр нь бол ерөөсөө яг нэг хамгийн сайн ашигласан орн бол үүднээр нь хятад ард бас манай урд төрш байхгүй. 1980-ад оны дундаас энэ чинь за 79 оноос гэж яриа да Дэн Сяопин гэдэг эрхэнд гарч ирснээс хойш нээлттэй хаалганы бодлого гэж явуулсан. Тэгээд ерөөсөө ингээд
дотоодын хэрэглээ бол маш их байсан мөртлөө дотоодын бараа бүтээгдэхүүн хангаж чадахгүй чанар мөн. Тэгэхээр ерөөсөө яах вэ? Бид нар гадны бараа компаниудыг урья гэдэг нэг одоо Шинжэн тэр орчмын Шанхайд туршилтын журмаар ингээд бүс нутаг гаргаж өгөөд тэнцээ татваргүй та нар орж ирээч үйлдвэрлэлээ явуулаач. Одоо манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн хамтарсан компани байгуулад чанарын дэвшлэл хий гэж ингэж ашигласан байхгүй. Тэгэхээр Хятад ард улс энийг бол маш сайн ашиглаж чадсан. Тэгэхдээ Хятад Монгол хоёрыг харьцуулаад хар. Хятад бол дотроо тэрэн хүний хэрэглээ байд. Тийм үү? Тэгээд дотроо бол бүх л юмыг үйлдвэрлэдэг дотоо түүхийд нь байна, хүний нөөц нь байна. Монголд юу вэ? За 3 сая хүн байна. За 3 сая хүний нөгөө тал нь хүүхдүүд, за тал нь том хүн. Тэр хүний хэрэглээ гэж юу вэ? Үндэ бол аж үйлдвэрийн парк бол мэдгүй одоо нэг дотоодоо их олон саяар үйлдвэрлэх бараа бүтээл угаасаа байхгүй. Тэгэхээр бидний нөгөө хоосон дэмжихгүйгээр яг зах зээлийнхаа журмаар дэлхийн зах зээлд гарах экспорт хийх бүтээгдэхүүн бол уул уурхайн бүтээгдэхүүн л байна. Уул уурхайн хагас боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн биш, баяжмал. Тэгэхээр ерөөсөө олон улсын стандартад нийцсэн экспорт хийх ганц бидний боломж бол баяжмал байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар яг уул уурхайн бизнес маань угаасаа аж үйлдвэрийн паркгүй явж байгаа. Тэгэхээр аж үйлдвэрийн парк барьж болох юм уу? Тэгээ хөгжиж улс байна уу? Улсаараа ингээ гоё аж үйлдвэрийн парк барьж байгаа хөгжүүлж улс байдаг. Яах улс тэр яриа аж үйлдвэрийн парк гэж байдгүй. Яг тэр аж үйлдвэрийн парк дотроо татваргүй байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө улс тэр яриа нөгөө татваргүй улс гэвэл одоо Хонконг, Сингапур шиг улс байх юм уу? Эсвэл Монгол, Хонконг, Сингапур бол биш. Тэр чинь яагаад тэгэхээр Сингапур чинь Хонконг чинь зүүн өмнөд Азийн худалдааны зам дээр оршдог. Хинч бараа бүтээгдэхүүн тэргээр дамжаад ингэ явж идэг. Гэтэл манай Монголын нөхцөл байдал маань шал өөр байгаа юм л та. Тэгээ Монгол тань тэгээд зүүрэн тийм аж үйлдвэрийн парк ингээд улсаараа мөнгө төлж байгаа байгууллага тэгээ хөгжсөн улс байдаг юм уу гэдэг. За үйлдвэр бариад аж үйлдвэрийн парк бариад аж үйлдвэрийн парк байгуулаад хөгжсөн улс бол байна байл. Хятад ард улс бол байгаа байхгүй. Аж үйлдвэрийн парк бол улсаараа тий улсаараа нөгөө гадаадын нөгөө хөрөнгө оруулалтаас технологийн инновацийн бүтээгдэхүүн шингэсэн үйлдвэрлэлүүд технологийн шинжилгээ хийгдээд тэрнээс хоцсон улсууд бол байгаад байгаа байхгүй. Тийм. Тэрнээс ингээд улсын үйлдвэр бариад юу одоо нэг юм байна. Юу тийм улс бол одоо энэ дэр нэг юм анхаарах хэрэгтэй. Хичнээн аж үйлдвэрийн парк чөлөөтөс байгуулж хизээч улс тэрэн дээр мөнгө гаргахгүй байхгүй. Улс бол ерөөсөй боломжийг хангаж өгдөг. Гэхдээ манай шин тэд зүүн мэзэг өвчнөө мөнгө гаргацсан байгаа даа. Болохгүй шүү дээ. Тэр чинь угаасаа тэр чинь хулгаал ахгүй да. Улс ямар үйлдвэрлэл эрхлэх юм бэ? Одоо нэг аж үйлдвэрийн паркын дарга гэдэг намаас томилогдсныг дарга очиод тэнд ажиллах юм уу? Үгүй л байхгүй юу? Тэр чинь хувийн компаниуд л тэр чинь хийдэг болохоос улс үйлдвэрлэл эрхлэн, бизнес эрхлэн гэж бол хамгийн буруу. Тэгээд тэр чинь ерөөсөө алдагдaltaй үйлдвэр болоод улсын төсөөд туслаач гэл ингээл татаас авдаг юм болсон шүү. Тэгж байгаа л нэг давхрал дуусна. Гүшин энэ уулуурхаа дагаад амьдрын гэж чийсээ ярьчлаа. Тэгэхээр энэ чинь ард түмний баялаг, ард түмний тэнцүү мэнцүү хоорн гэхээр ч болохгүй болчиход байгаа. Яаж бодох юм. Угаасаа энэ юм байхгүй. Уулуурхаа одоо нөгөө зарим манай цогтой их орончд бол ингэдэж штэ. Үндсэн үеийн 6-2 газрын доорх баялаг бол ард түмний өмч гэж ингэ цээжэд илтэй. Тийм төрөний дүн тэгтэй ард түмний өмч гэдэг. Угаасаа энэ чинь газрын баялаг чинь ард түмний өмч бол үнэн. Тэрнээсээ бид нар яаж ашиг шимээ хүртдэг гэхээр одоо дэлхийн жишг байгаа шүү дээ. Ашигт болтмолын нөөц ашигласны татвар гэдэг. Тэр чинь гаргаж байгаа бүх бараа бүтээгдэхүүнээс хувьлаад за одоо нэг зарим 2.5-аас 7.5 хүртэл одоо борлуулалтын орлогоос нь татвар авч байгаа улс. Тэр л ерөөсөө баялагын хүртээмж авахгүй. Тэрнээс биш нэг гадаадын компани орж ирээл ашиг олоо явж байгаа гот нь. За бидний баялагийг одоо ашиглаж чинь чи 34% эсвэл 51%. Эн чинь одоо дээр үед бид нар ингээд энэ ч нэг жоохон төмөр байж болцсоо гэдгийг тогтооцсон байсан ингээд нэрмт гээд байх юм бол хэн хөрөнгө оруулахыг хүсэх юм бэ? Угаасаа энэ бодлого бол ерөөсөө гадаадд 3 дахь хөршийн
Тэгээ гадаад орны хөрөнгө оруулалтыг Монголоос зугатаалаа гэсэн бодлого ард нь яваад байна гэж л би хараад байгаа шүү дээ. Тэгээ энэ Хоромч их орончд бол маш аюултай. Ер нь хөрөнгө оруулалт гэдэг юм чинь юм тэгээд бид нар чинь гадныхныг авчирч байгаа л дээрэм тонол хийх зорилготой гэдэг юм шүү. Хөрөнгө оруулалт ер нь дээрэм хийх зорилготой юм байгаад байгаа юм. Угаасаа л хөрөнгө оруулагч гэдгийг нөгөө цаад нөгөө натурыг бид нар харах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч гэдэг бол Монгол улсад ирээд субботник хийж өгөөд ингээд ажилгүй ялхаагаа твчж байгаа залхуу үнийг те мөнгө өгөөд нөгөө ус цасанд оруулаад ажлын нөгөө ажлыг хөөж гисэн мөнгө өгөөд суусгах гэсэн хинч тийм хүсэлттэй хөрөнгө оруулагч байхгүй. Хөрөнгө оруулагч бол Монголд ямар боломж байна тэрнээс дахиад ашиг олъё гэж бодож байгаа энэ ашиг байгаа. Гэтэл бид нар болохоор гадны хөрөнгө оруулалт шийдэг бол нэг субботник хийгээд биднийг ингээд дэмжих ёстой, харж үзэх ёстой гэж бодоод байдаг. Тэр ойлголтын зөрүү байгаа. Тэгэхээр бид нар гадны хөрөнгө оруулагчтай ямар тохиролцоо юу гэхээр тэрнээс айл болох те. За биднээс илүү те та нар ямар боломж гаргаж өгөх юм, хэдийн татвар өгөх юм. Тэрнийг яаж хувааж авах юм гэдэг те нэг шудраг хуваарлтын л ийм асуудал ярих хэрэгтэй болохоос би танаа чиний компани 34%-ийг үнгүй эзэмших ёстой. Манай баялаг дээр чи ажиллаж байгаа учраас гэвэл хинч Монголд ирэхгүй. Яагаад тэгэхээр байгалийн баялагтай улс бол зөвхөн Монгол биш байхгүй. Африк бол тэр чигээрээ байгалийн баялаг байдаг. Австрали байна. За Латин Америк ч гэсэн бас баялагын баялагтай, Канадад байна. Өмнөд Африк бол маш баялаг орн шүү дээ. Одоо Африкийн тэр нэг жоохон өмнөд хэсэг хошуу зүр хичнээн зүсэн зүйлийн дэлхий дээр байдаг бүх минералууд байдаг ингээд. Тэр бол ерөөсөө нэг ертөнцийн сан. Гэтэл тэр маань өмнөд Африк бол тэ 90 он хүртэл маш өндөр хөгжилтэй явж исэн баян орн. Гэтэл нөгөө нэг арьс өнгөний үзлийн одоо нэг хит дөвүүлгсэн тий харуудыгаа цагааны дээр гаргасан бодлогоос болоод маш их хохирч алдаж яваа улсууд байдаг. Тэгэхээр бид нар нийгмийнхээ тэнцвэрийг хангах тий нийгмээ талцуулахгүй байх. Одоо нийгэм дотор баян хоосны ялгааг тий одоо талцуулах хэрэгсэл болгож улс төрийн ашиг онжоо олох гэсэн улс төрч зөндөө биш. Тэгээ ангийн дайсан болгож гаргаж байдаг. Тий одоо энэ баян хүн чи ядуу амьдарч энэ ягаад баян байгаа? Энийг хөрөнгийг хураа гэж ингэж нийгмээ талцуулах бол маш аюултай. Ангийн дайсан л гаргаж байдаг. Энэ бол ерөөсөө 1900 20-д он 30-ад онд ногоон малгайтуудтай хийсэн тэгээ баячуудын хөрөнгийг хураадаг хамтрал коммун гэдэг юм чинь ерөөсөө коммунизмын даалгавраар тий Монголын хөрөнгөтнүүдийг устгасан энэ айгуу тийм сэхэтнүүдийг устгасан хортой үйлдэл болсон шүү дээ. Энийг давтаж болохгүй. Энэ бол түүхэндээ бид нар үдцсэн гашуун сургамж байхгүй да. Гэтэл одоо дахиад үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч баячуудтайгаа үзэн яддаг ийм сэтгэлгээ дахиад бид нар дэмжиж болохгүй. Маш хортой. Одоо энэ Америк, Европ гэх юм уу, за энэ Япон, Солонгос энэ соёл хүн төрөлхтөнд улсаараа тэнцүү яг адилхан амьдэрдэг юм уу? Яагаад гэдэг юм бэ? Ер нь бол нийгмийн fasten your seat belt for your safety. энэ яагаад гэж хөдөлж байгаа бид нар чинь зогсчод хөдөлсөн чинь үс зүгж байна. Тэгэхээр нийгмийн даатгалын тогтолцоогоо л бид нар яг зөв хийх ёстой. Одоо угаасаа өөрөө орлого олох боломжгүй нийгмийн эмзэг бүлэг гэж байгаа штэ. Угаасаа хөгшин хөвөө залуучууд хүүхдүүд нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг. Тэр бол угаасаа бид нар нийгмийн харилцаа учраас одоо чадaltaй боломжтой хүмүүс нь тэр нийгмийнхээ эмзэг бүлгийг уушин чирч авч явдаг. Тэр нийгмийн халамжаар тэр хүмүүсийг тэтгдэг тэнгүүтээ тий. Тэгэхээр манай нийгмийн халамжийн систем маань ерөөсөө сонгуульд мөнгө тэдний саналыг авахын тулд хавтгай халамж болгож өгдөг ийм систем болоод хувирдсан ийм гажууд л байгаа юм л да. Одоо ямар ч нэг халамж авах шаардлагагүй байгаа хүмүүстэй одоо их орны баялаг гэдэг хүртээдэг
ийм нөгөө хүн болгонд нөгөө одоо нөгөө юу яаж штэ 1072 хувьцаа гэдээ хуваадаг. Эн чинь маш буруу байхгүй. Одоо яг нөгөө халамж авах шаардлагатай тэр сегменттэй те төвлөрүүлээд өгсөн бол тэр хүмүүс нь харин илүү үр дүнтэй тэр хүмүүсийн амьдралд тустай дөрвтэй тусламж өгчих байхгүй. Гэтэл одоо нэг бол нөгөө уул уурхаан тэр нөгөө одоо 5 толгойн хуримтлуулсан олсон мөнгийг тэр 5 толгой өөрийнхөө хөрөнгө оруулалтад хийгээд одоо нүүрсээ баяжуулаад нөгөө шорогийн салгаад ч юм уу те эсвэл одоо нөгөө цахилгаан станц барьж боломжтой мөнгөний улс хурааж ангуудаа одоо 3.5 сая хүнд одоо нэг хүний 100 мянган төгрөг ингээд хишиггээд хараачихар чи яах юм бэ? Уусаа тэр чинь нэг энэ зүгээр орсон мөнгө гэдэг одоо ууж идэл ингээд арх угаалдаг дуусчихж байгаа шүү дээ. Нэг өрөө нэг хоол идэл ч юм. Энэ сая нийгмийн даатгал гэснээс энэ нийгмийн даатгалын сан гэдэг нэг юм байгаа даа шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ? Энэ нийгмийн даатгалын сан яах ёстой мөнгө гэдэг юм бэ? Энэ банкнд хадгалаад 204 мөнгөлөө капитал банкаа дампууруулцдаг шүү дээ. Даалгал нь дөрвийн хэлэлцэж шүү дээ. Тэгээд тэр нь ямар учиртай юм бэ гэдэг юм бэ? Энэ ингээд ажил хийж байгаа хүмүүсээс мөнгө аваад тэтгэврт гарсан хүмүүстээ өгөх ёстой зорилготой мөнгө байгаа гэдэг юм. Яг ямар учиртай мөнгө байгаа гэдэг юм. За угсаалаа нийгмийн даатгалын санг бол тэ нөгөө анх гаргаж ирсэн түүхээс нь ярил л да. Энийг анх Otto von Bismarck гэдэг Германы канцлер байсан хүн энэ санаашиг гаргаж ирсэн байт. Тэгэхээр ерөөсөө нийгмийн даатгалын сан гэдэг бол ерөөсөө одоо ажил хийж байгаа хүмүүсийн хоримтлалаас одоо тэтгэврт гарч байгаа хүмүүсийг ингээд хоримтлуулаад тэтгэврт гарч байгаа хүмүүс нь юу мөнгө өгөх. Одоо яг ихлээр нөгөө яг нөгөө цэвэр нөгөө зах зээлийнхаа те нөгөө нэг улс төрийн оролцоогүй явахлаар яг ажил хийж явах үедээ хүмүүс ингээд мөнгөтэй байж байгаа орлоготой байж байгаа нөгөө ажлыг боломжгүй хөгшрөөж юм уу эсвэл нөгөө осолд гэмтэлд ороод орлогогүй болонгуудаа нөгөө хүн чинь ерөөс мөнгөгүй болоо шууд нэг ядуур руу орчдөг. Энэс сэргийлсэн систем байхгүй. Тэгэхээр ерөөсөө одоо нөгөө юунаас ажил хийж явах үедээ тодорхой хувиа нэг тусгай санд хоримтлуулаад тэтгэврт гарахтаа тэр мөнгө тэр нөсөж явах хэрэгтэй шүү дээ. Тэр нөсөд нөгөө одоо банкны хүүгээр ч юм уу эсвэл хувьцааны үнэлгээгээр ч юм уу өсөд тэтгэврт гарах үедээ тэр мөнгө нэг бол бүгдийн багц мөнгө болгоод бүгдийг буцааж авах, нэг бол сар болгон би тогтмол одоо нөгөө өхөн хөвгтлээ амьдрал нь баталгаатай тэтгэвэр авч ия гэдэг ийм энийг бол нийгмийн даатгалын систем гэж хэлээ. Гэтэл энэ Монголын систем маань болохоор нөгөө одоо малчтын саналыг авах зорилгоор малчтын нийгмийн даатгалыг төр хагасын даяа гэдэг юм яриад яваад байгаа байхгүй. Даатсан шүү дээ. Тийм. Гэтэл үндэ хэлэхэд тэр чинь тэр нийгмийн даатгалын санд сар болгон шимтгэлээрээ төлж байгаа хүмүүсийн мөнгө байхгүй. Ерөөс төрийн ч мөнгө шүү. Төрийн мөнгө гэж бол байдгүй. Татвар төлөгчдийн л мөнгө байдаг. Нийгмийн даатгал шимтгэл төлсөн хүмүүсийн мөнгийг төр булааж ангуутаа нөгөө нийгмийн нэг хэсэг рүү сонгуулийн зорилготой тэр хүмүүсийг тэтгээд ээж болохгүй шүү дээ. Энд чинь шудраг бус тогтолцоо байхгүй. Тэгээд төрийн албан агчдын хөөрхөмийн цалин багтай тэтгэврт гарах нь 36 сарын цалин нийгмийн даатгалын сангаас өгье гэж байгаа. Энэ бол болохгүй. Яагаад тэгэхээр хэрэв үнэхээр цалин бага юм бол тэгвэл цалингийн нэмэлттэй. Одоо амьдарч яхад нь одоо нөгөө цалин хэрэгтэй хэцүү байх үед нь цалингийн нэмээд өгч л та. Тэр хүмүүсийн хэцүү амьдраад байгаа бол тэрнээс ш амар муу сонгож авсан биз дээ. Тийм амар муу цалинтай ядраа зовоожсэн 36 сарын цалингийн төлөө нөгөө хүмүүсийг ядуу амьдруулах ямар хэрэгтэй. Одоо байгаад цалин сайн өгөлдөө. Тэгсээ хоос уянглаад одоо манай цагдаа маань ингээд хэцүү амьдралтай цалин багтай цэрэгчсэн цалин багтай гэж яриад байдаг. Тэр цалингийн яагаад нэмж болдгүй. Энд чинь шудраг үстэй. Тэрнээс биш бусад төлсөн хүмүүсийн мөнгөөр нөгөө цалин багтай хүмүүсийг тэтгэх гэж байж болохгүй байхгүй. Түр үүргээ төрийн үүрэг байхгүй. Тэр хүмүүсийн цалингийн зөх хэмжээнд нөхөх, амьдрах боломжтой хэмжээнд нөхөх юм. Энэ аптек гэрээ гэдэг нь ямар учиртай юм бэ? Энэ эдийн засгийн гэрээ мэрэг нууцын зэрэг мөрөгт оруулах нь энэ ер нь хэр боломжтой гэдэг юм бэ? Эсвэл нууцын зэрэгт байхгүй бол гадныхан мэдчих гэдэг юм уу? Яах гэдэг юм бол? Ер нь эдийн засгийн гэрээ нууцын гэрээ байж болдго юм уу?
За ийм бадан. Apteker гэдэг юм нэг бол уг нь бол дэлхийн худалдаанд ялангуяа ийм нүүрс мэтийн тий одоо нөгөө түүхий эдийн үнэн тий нэг стандарт нь гэдэг хэлбэлцэж идэг ийм бараа бүтээгдэхүүнд бол угаасаа ашиглалт юм аа Apteker-ийг. Тэгээ нөгөө эн чинь одоо ингэж байна штэ. Нүүрс маань одоо Эрдэнэс 5 компани дээр бол энэ Apteker-ийн асуудал бол нэг 3 жилийн өмнөөс өгдөж яригдсан. Тэгээ эн чинь урд нь бол ингээд зээл аваад урьдчилан аваад тэгээд 5 жил 10 жил бид нар тогтвортой иймэрхүү үнээр худалдаг байя гэдэг ийм тохиролцоо хийдэг. Тэр бол угаасаа дэлхийн зах зээл дээр байдаг жишг. Энийг болохоор Монголд одоо нөгөө хэдэн дарга нар нөгөө нэг талаасаа хувьдаа мөнгө завших тий нөгөө худалдаа авахч талдаа ашигтай нөхцлөөр гэрээ байгуулад дундаас нь хувь авах нэг авилгын шинжтэй үйлдэлүүд явагдсан. Хоёрдугаарт нь болохоор улс төрийн зорилгоор аль нэг нам нөгөө чиглэл өгөөд за та нар одоо сонгуул болох гэж байна. За нэг 300 сая доллар чи нэг цаад нөхдүүдээс нэг урьдчилаад аваад гаж бид нар сонгуулаас өмнө энийг чинь арт түмний хишиг болгож тараагаад тий одоо хүний 1 сая төгрөг ч гэдэм үү сая 1.5 сая ч гэдэм ингэж тараагаад сонгуул санал авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол манай нам ундах гад байна, ялагдчих гад байна. Гэдэг ийм хоёр ийм буруу жишг яар яваад энэ Apteker-ийн нэр хүнд нуучдаг. Уг нь бол ялангуяа нэг түүхий эдийн үнээс хамааралгүй тий орлогоос хамааралгүй гэр нэг уул уурхайн компани бол орлого нь тогтвортой байлгахын тулд Apteker тий байг худалдаа авдаг одоо бөөнөр худалдаа авдаг хүмүүстэй тогтмол гэрээ их бол байдаг жижиглэлтэй энийг ийм л юм буруу болчиход байгаа юм. Тэгээд нууцын зэрэг мэрэг заавалч байх хэрэгтэй юм байдаг юм уу? Тэр нууцын зэрэгэлд оруулсан нь бол юу баха өөр шалтгаантай. Өөр шалтгаантай байдаг. Тэр чинь Apteker маань те одооны зарж байгаа үнээс 20-оос 30% хямдалтай үнэ баг. Тэрний одоо нэг баригдаад хүмүүст ишлэгдээд нэг бодлол нөгөө эрүүгийн хэрэг болно. Нэг бол олон нийтэд задруулал одоо нэр хүндээ алдна. Одоо та нар одоо буруу гэрээ хийсэн гэдэг ялд унахгүй тул энийг дууцлаад байгаа байхгүй. Тэрнээс энэ эдийн засгийн зорилго нууж мод юм уу? Би ч одоо хятадууд мэдчих гэдэг юм лөө Оросууд мэдчих гэдэг. Угаасаа тэр одоо нэг ийм байгаа шүү дээ. Хин хаанаас яаж худалдаж авчаа энэ нүүрсний худалдаа хийж байгаа хүмүүс бол ер нь бүгдээрээ л мэдж байгаа, гадарлаж байгаа. Яг мэрэгжлийн хүмүүс бол одоо Norinco компани хэдэн сая долларын тим гэрээ хийгээд ингээд нүүрс авчаа гэдэг бол гадарлаж байгаа. China Energy ч гэсэн те Шинхуа ч гэсэн тийм үү. Одоо нөгөө хин нөгөө Чалко ч гэсэн хэдэн сая долларын ямар үнэтэй гэрээ хийсэн гэдэг бүгдээр мэдчих шин. Тэр нууцлаад их юу гэдэг юм. Мэргэжлийнхэн бол мэддэг асуудал шин. Ард түмэн өмнөөс нууж авахгүй бол Орос руу хил өгчих гээд юм болоо яа гэм бол тэгээ нуугаад гэх юм болоо. Энэ нууж байгаа нь бол нөгөө хэлсэн шүү дээ. Нэгдүгээрт нь улс төрийн зорилгоор нууж байгаа. Одоо нөгөө сөрөг хүчинч байд юм ард түмэн энийг барьж авсан юм бэ. Та нар байгалийнхаа баялаг хямд өглөө гэж нэг хэрэгт орно. Хоёрдугаарт нь одоо улсын нууцд оруулах юм бол эсвэл нөгөө засгийн газар юм их хурлын тогтоолоор хямд өгөөгөө шийдчих юм бол нөгөө дундаас мөнгө завцсан хүмүүс чинь хэрэгт орохгүй ингээд нөгөө АТГ шалгуулахгүй ингээд өнгөрөх нууцлаад өнгөрөх ийм хоёр шалтгаан байгаа. Энд хэлэхэд бол энэ яг гайхаад улааногоо хатуус авахд бид нар нууцын гэрээнд хийхгүй бол замд нь хятадууд дунд нь бүм тавьж дисэлчих гэж байсан болов яах гээд байсан бол тэр бодоцгүй. Тийм тэгэхээр ийм юм байлаа та улсын нууцанд хамааруулна гэдэг нь өөрөөсөө нөгөө шууд гэрээ хийх нөхцөл болт юм бэ. Дээр нь тоног хийхэд тийм нөгөө тендерийн тухай хуулиар нээлттэй сонгуульч шалгаруулалт зарлаад тэгээ олон хүмүүсийг өрсөлдүүлээд хамгийн одоо бид нар нөгөө зарж байгаа шүү дээ. Тэгвэл хамгийн өндөр үнээр тэр компанид ингээд шалгуулад өгөх хэрэгтэй байтал $100 өгөх хэрэгтэй байлаа гэж бодъё л та. Зах зээлийн 100 байлаа. За бид нар шалгуултанд явуулаад нэг $99 зарчих байтал би ийшээ те нөгөө улсын нууцд оруулаад шууд гэрээгээд $70 энэ хүнд зараад $20 ашиг олгож аваад намтайгаа те дээрээ байгаа дарга сайд нартайгаа бүлгэрээ хувааж авдаг юм систем чинь ийм нууцд оруулах шалтгаан байна. Би
гайхаад байдаг юм бас энэ төмөр зам маань барихад нууцын зэрэг гэрээ хийж нууцд оруулж байгаад барьсан шүү дээ. Энэ дэлхийд юу нэг эдийн засгийн төмөр зам маань барих гэж юм юмнууд ч нууцын зэрэг мэрэгт орж байгаад барьд мэрдгүүгүй юу? Оо тийм нөгөө хоёр хуршаасаа нөгөө урд хуршаасаа нуулж хагаад нууцаар төмөр зам барих нэг тэр юм ярьсан тий. Тийм. Уусаа төмөр зам барин гэдгийг бол ерөөсөө зүгээр сателлитаас хинч гэсэн хараад энэ төмөр зам барьж штэ гэж мэдчихдэг боломжтой штэ. Чин яаж нууцлах юм? Нууцын гэрээнд оруулна гэдэг чинь ерөөсөө хэлж штэ. Шууд гэрээ хийх нөхцөл болдог байхгүй. Сонгон шалгуулахгүйгээр улаан их зорилготой юм байна шүү. Улаан их зорилготой юм байна. Тийм ээ. Энэ нэгэнт орсон юм чи энэ мөнгөний бодлого гэдэг нэг юм яриаддаг шүү дээ тий. Одоо ингээл мөнгө зах зээл рүү нэмж хэвлээд оруулахаар инфляц ингээ мөнгөний хань шунд инфляц өсдөг гэл. Би энэ одоо энэ ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа зандаа үеийн их болт яриаг яг өөрөө хоёр чихээрээ дэлгэнгэрээ сонсоод сууж хэлээ л та. Тэгээд би жаахан миний ил гарчдаг учраас энэ мөнгө хэвлээд байх нь их зөв байдаг юм шүү. Энэ угаачаа бас арай л ихтүүлсэн болохоос биш уул найгуу зөв арга юм байгаа гэж ярьж ирсэн. Тэгээд энэ ямар учиртай юм бол гэж гайхаал тэр үуч яхад жоохон игдүүцэл бид нар бол энэ төмөр замын гам манг хийж чадахгүй. Энэ бол яг хуу валютаар худалдаал авна. Ажилчдын цалинг бол хэвлэл мөнгө дараагаал халаа хийдэг л гэл. Тэгж ярьжсэн. Тэр хэр боломжтой. Угаасаа л юм штэ. Одоо бидний үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн тийм үү? Экспорт нь гарч байгаа энэ одоо бодит эдийн засаг гэдэг маань ерөөсөө 100 төгрөг бол 100 төгрөгийн үнэтэй эдийн засаг бол 100 төгрөг л байна. Гэтэл тэр нөгөө эдийн засгийн харилцааг чи үнэлж байгаа төгрөгч 100 төгрөг гэдэг юм маань хэвлээд 200 төгрөг болгочвол яах вэ? Одоо тэмүүтэ зах зээл байна эдийн засгийн маань тэлээд явчих гэж байхгүй шүү дээ. Тэр чинь жилд одоо нэг 7 муу сайн жилдээ 7 муу жилдээ 5 өсөж байгаа. Гэтэл мөнгө маань 2 дахин өсчүүд яг бидний энэ одоо маха 100 төгрөг авдаг байсан мах маань 200 төгрөг болгож хувирна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мөнгө хэвлээд бидний эдийн засгийн өсөлтөнд бол очтгүй харин юмны үнэл өсдөг. Тэгээд хамгийн тогтмол орлоготой нөгөө тэтгэврийнхэн төрийн албаа агчид за тэгээ нөгөө өдөр болгон гэдэг нэг газар нөгөө тогтмол цалин авдаг хүмүүс мэл хогсож байгаа. Бизнес эрхлэлтийг худалдаа эрхлэлдэг хүмүүс бол өдөр тутам барж байгаа зарж байгаа нөгөө үйлчлэгнийхээ үнийг нэмээд явчихна. Барааныхаа үнийг нэмээд явчихна. Тэд нар бол хохирохгүй. Яг нөгөө нийгмийн нөгөө дундаж бүлэг маань яагаад ингэ нэмгэрээд байна гэхлээр чинь бизнес эрхлэлтгүй тогтмол цалин авдаг хүмүүс маань инфляцид тохироод байгаа. Тэгэл нөгөө тэтгэврийнхэн байна нөгөө хөгшөд байна залуучууд байна те тэд нар чинь яг нөгөө ядуул яагаад буурахгүй нэг тийм мөнгө хэвснээс болоод буурахгүй байгаа шүү дээ. Тэдний орлогын тогтмол байгаа. Тэр худалдаачид мөнгө нэмэл юмныхаа үнийг нэмэл тэгээд өмнө өсчөөд байт юм шүү. Одоо биелээд шүү дээ 100 төгрөгөөр зардаг 100 төгрөгтэй байж итл 200 төгрөгөөр зах зээл дээр хэрэглэдэг яг барааны үн чинь тэгэл хоёр өсөл явна шүү дээ. Тийм тэгэхээр одоо ковидын үеэр бол засгийн газар 5 их найдыг бол мөнгө хэвлэл Монгол банкнаас мөнгө хэвлүүлж аваад төсвийн алдагдлаа хаасан. Тэрнийгээ зарим нь ойлгохгүй л баг шиг үлээ. Мөнгө хэвлэх бол тэгэл нэг инфляцийг нэмэгдүүлсэн шүү дээ. Тэгэл тэргээрээ л бүгд 3.5 сая хүн бүгд л хурж байгаа шүү дээ. Ялангуяа энэ мөнгө чинь эхний эргэлт нь яадаг ч юм уу нэг юм яриад юм л шүү дээ. 2 3 дахь эргэлтээс жинхэнэ иргэд дээр очиод тэгэр хохирдог юм шүү дээ. Одоо ингэж байгаа. Одоо янз бүрийн төслийн хөтөлбөрүүд нөгөө хөнгөлөлтөө зээлүүд ингэж хийж байгаа. Одоо зах зээлийн нөгөө тэ бодит хүү тэ Монгол банкны хүү 12% байна. За банкны зээл 18% байна. Гэтэл одоо хөнгөлөлтөө хөтөлбөр яриалаа. За нэг амар тийм нэг хүнсний хувьсгал, ногоон хувьсгал, цагаан хувьсгал гэдэг ноос ноолоор одоо нөгөө үйлдвэрлэлийн хөгжүүлэлт бол зээл олгоно гэл 6% үйтэй 3% үйтэй хөнгөлөлтөө зээл ингээд яриад байгаа. Яг үнэхээр хэлэхэд бол яг нэг 3% хүүтэй зээл авсан хүн тэр компани тий тэр чинь нэг хүн болгонд олдохгүй байгаа шүү дээ. Тэр чинь яг нэг даргын хамаатан садан найз ихэд холбоотой сүлбэтэй хүмүүс чинь хамгийн түрүүнд зээл авчиж байгаа. Тэр хүмүүс чинь 3% зээл авангуудаа
нөгөө одоо байгаа үнээр нь бараа бүтээгдэхүүнийг хулдаж аваад одоо нэг жилийн дараа нөгөөтг ингээд 3% хүүгээр өмнө ундаа нэг 30% өслөө гэхэд 30% зараад 3% гэхлээр 27% ашигтай ажиллаад байна. Тийм ээ. Тийм. Тэгэхээр яг нөгөө энэ хөнгөлөлттэй зээл татаас хөтөлбөр гэж ярих болгонд дарга сайдын холбоотой улс төрийн нөлөө бүхэн хүмүүстэй холбоос битэй найз нөхдөд ингээд аваад хожоод байгаа хгүй. А нийт ард иргэдэд бол хүртээмжтэй бол байхгүй л те. Байхгүй. Тийм. Одоо бодлогын өвөө 12% бичиж штэ. Тийм. Энэ яг жилийн хэрэгэнд яг ямар нөлөөтэй? Яг энэ одоо тэгэхээр ч нөгөө зах зээл дээр байгаа зээлийн хууль нэмэгдэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо банкнаас юм уу банк усаас зээл авдаг хүмүүсийн зээлийн хүн өснө гэсэн үг. Хэрэглээний зээлээр одоо би нэг юу яадаг яж болно л да нэг өөртөө нэг машин авчий гэдэг нэг цалингийн зээл бодоод яваад идэл. Гэтэл нөгөө цалингийн зээл чинь те 1.5 байсан бололоо юу байх нь шүү дээ. 1.7, 1.8 болно сарын. Тэгэхээр сар болгон төлдөг хүний хэмжээл гэсэн үг шүү дээ. Хүмүүсийн төлдөг гэж очиж шүү дээ. Тийм. Энэ юу? Их хоромж бус худалдаа болмоо гэж нэг юм яриад дүүсэн ба шүү дээ, тэ. Гарчгаа валют урсгаж जैन одоо гэдэл энэ угаасаа энэ бол айгүй ерөөсөө нэг утгагүй яриа байхгүй. Хүний хэрэгжилж байгаа юмыг те гадаадын илүү өндөр чанартай хямдхан бараа бүтээгдэхүүн одоо жишээлбэл би хятад цамц авъя гэвэл те тэрнгээр би сая нэг юм бараа захиад авлаа л та бэйли авлаа. Тэр чинь ерөөсөө би дулаахан тэгсэн мөртлөө гар утсаа үзэж болдог юм таачтай бэйли би 8000 төгрөг авчих. Гэтэл одоо энэ зарж байгаа нөгөө нэхий бэйлитэй сахин бэйли чинь 30,000 болчиход шин. Гэтэл бид тэрнээс заахав чанар бол дулгаан байдал арай өөр баг. Гэхдээ би хамаагүй хямд удаа эдлэтийг 8,000 төгрөг авч болоод шин. Тэгэхээр хүмүүсийн хэрэглээний шалгуурыг эх оронч үзлэр хэд нөгөө цензуртэн гэдэг бол утгагүй юм бол. Тэгвэл тэр айгүй их оронч бас яриад байгаа юм шиг. Угаасаа л ингэ юм баг. Одоо бид нар гадаад ийм ингэж ярьж байгаа. Бид нар дотоодоо юу үйлдвэрлэж байгаа юм бэ гэдэг харахаар бараг байхгүй. Одоо ерөөсөө ингэ тийм одоо нэг хүнснэл нэг хэдийн байгаад тах шиг байна тийм үү. Одоо нөгөө одоо хөрсгөл цайч байт юм уу те одоо өөр юу гэдэг нэг говолтай өмнө говийн нэг хийцтэй цаймаа гэдэг. За тэрний уухлаар бас цөсмөс өвддөг юм хэлээ. Бас хит нэг өтгөн тэрийг найруулж ууж үтсэн. Тэгэхээр бид нар хүмүүсийн хэрэглээ бол янз бүр байгаа. Сонирхолч өөр байгаа. Тэгээ бид нар яагаад гадаадын гоё юм хэрэглэж болохгүй гэж. Монголчуудын сайхан амьдрах гэж. Хүн чинь монголчууд биш дэлхийд даяараа дэлхийн хаана ямар гоё юм үйлдвэрлэж байна. Гоё чанартай, амттай, шимттэй, тэ шин загварын юм. Тэднэр бид нар авах чадвартай, орлоготой баян л болох хэрэгтэй. Улсын бодлого тийм л байх хэрэгтэй. Тэрнээс биш чи яг дахын нэхийдэл үүсэхгүй байгаа. Эх орж бус гэд хүнийг ингэж загнаж болохгүй байхгүй. Одоо бид нар дотоодын нөгөө тэ одоо тэр урт түрүүтэй нөгөө сахин гуталч яагаад өмсөхгүй байна. Зах дээр зардаг. Эх орж ирлээ гэдэг чи одоо тэрнийг яриад байгаа юм уу? Эсвэл би гоё нэг ганган хөнгөн тэ загварлаг юм өмсмөр шүү дээ гутал. Гэтэл би яагаад заавал гар үйлдвэрийн тэр нэг үнэтэй эсгий тавчигч юм өмсөх хэрэгтэй юм. Эсгий тавчигч айгүй үнэтэй болцсон одоо 30,000 40,000 бүр жоохон нэг мөнгө нь өөр бол 70-80,000 болцсон бэл. Уртлын үнд очсон. Тий? Гэтэл зүгээр нөгөө одоо хятадын юм уу те солонгосын тавчиг ингээд би нэг аппликейшн тэрнүүгээс ингээд харахаар 10,000 төгрөгөөр л гэрийн тавчиг байгаад байгаа байхгүй. Чин хамаагүй илүү чанартай. Тэр чинь болохгүй шүү дээ. Машин тэрийг худалдаж авдмаах нь тэгээд энэ гадаадаар ингээд аялал маялах нь валют усгаад өрөөл валют хөл болгоод байгаа. Энэ интернет гэж юу хэлээд байгаа юм бэ? Одоо энэ айгүй одоо улс төрч айгүй тэнэг юм яриад илээ. Монголчууд та нар ингээд эх оронч биш гадаадаар зугаалаад энэ валют гүвэд ийн гэж. Уучлаарай би бас нэг дулаан оронд бас яваад үзчихмээр байна тийм үү? Туркийг үзчихмээр байна. Вьетнам явж үзье.
Тийм бас нэг 7 орн энийг утаанаас чинь салаад нэг өвөлмөд Батая яваа гэсэн. тийм хүмүүсийг тэгээ энэ нэг Вьетнамын аюул мэтэд тоохгүй валютын нөөц ба гэсэн тоохгүй тийм баян болох бодлого төр хийлдэ тий тэрнээс иш илүү зардлага одоо төсвийн өргөө зардлага зөндөө байна шүү дээ тэрнийг нь болтой дараа нь чинь зөндөө гадаадаар тоошууч тэмдэглэл юм байх ч лээ сургалт гэн танилцгаа хэлгэн нөөсд бүр амар үнэтэй орнуудаар тэнжил байгаа шүү дээ монголчууд нэг 7 орнууд яваад ирэхэд юу буруу байгаа. Тэг ямар татвар төлөгчдөө мөнгөөр өгч өөрхөн мөнгөөр өгч байгаа ч юм бол. Яг үнэн тийм. Интервенц гэж юу хэлээд идэх юм бэ? Интервенц. Тэг интервенц гэж. Долларын интервенц. Валют одоо ингэж яахгүй нөгөө манай нөгөө нэг юм хоёр ойлголт. Миний хувьд байгаа доллар энэ улсын нөөцтэй ямар хамаатай юм? Чи нэг холбоод тайлбарлаж энэ ямар учиртай юм бэ? Одоо ингэж байгаа одоо та одоо валют хадгалж байгаа бол те банкны таасанд хадгалж байгаа бол нийт улсын валютын нөөцөд ороо явчихдаг. Та 30-нд ороо хэдэн доллартай хадгалсан бол тэр чинь улсын валютын нөөцөд орохгүй. Тэр улс тэнд ийм доллар байгаа гэдэг ч мэдэхгүй. Тэгэхээр ерөөсө валютын нөөц бол те нөгөө төв банк нь бол тооцоолоо. За одоо Монгол улсад те одоо байгаа валютын нөөц бол одоо 5 тэрбум доллар ч одоо нэг жоохон 4 тэрбум 500 болчлоо. Бол төв банк бол тооцоолоод байдаг. Тэгээ нэг хоёр юм хардаг. Нэгдүгээрт нь бол төлбөрийн баланс тий. Тэгэхээр нөгөө төлбөрийн баланс гэдэг маань одоо нийт валютын орох урсгал хэрвээ гарах урсгал хэрвээ тэрний зөрүүг нь төлбөрийн баланс гэдэг байна. Тэгэхээр одоо манай юугаар харахаар одоо гадаад худалдаага харахаар манайх бол экспортод илүү бараа бүтээгдэхүүн зараад тэг яг нэг бодит нэг худалдаагаар харах юм бол бид нар ашигтай ажиллаад байгаа. Илүү валют олоод байгаа. Гэтэл нэг бусад нэг төлбөрүүдэд харахаар барааны үйлчлэгэнд сургалтанд те нэг эмчилгээнд эсвэл гадаад төлбөр тооцоонд хийж байгаа мөнгө маань хасахтай яваад идэг байхгүй. Тэгэхээр тэрнийг л нэг уус хараад тэгээ нөгөө гадаадаас нэг бараа бүтээгдэхүүн те түш одоо яг нэг бүр эвгүй байдал болвол тэрнийхээ төлбөр хийх валют гадаад валют байна уу гэдгээл ус хараад валютын нөөцөө тооцоод явдаг л та. Тэгээ нөгөө ханш маань хит ингээд өндөр хэлбэлзээд савлаад ирэхээр хүмүүс маань гинт паникт ороод за энэ төвөрч чинь болохоо байлаа гэд доллар худалдаж авч эхэлдэг. Тэрнээс сэргийлээд нөгөө төв банк маань нөгөө ханшийн савлгааг бууруулахын тулд түр нэг валют худалдаж ингэ тэнцвэржүүлдэг. Тэрнийг л интервенц гэдэг. Тэг би мөнгө яаж үрэх нь бол тэр интервенц ямар ч хамаагүй юм шүү дээ. Юусаа хамаагүй шүү дээ. Ер нь бол хүн өөртөө байгаа доллараар юу худалдаж авна уу тэр тий. Тэр улсад бол хамаагүй л болох хэвээр. Тэгснэ их оронч хэрэглээ гэж хүмүүсийг жичлээ загнаад байх бол шаардлага бол байхгүй. Тэрнийг л улс нэг ерөнхий том зургаа хараад та хүмүүсийн бодит орлого хэрвээ тий тэрнийг одоо Вьетнам ч юм уу эсвэл нэг онлайн дэлгүүрээс юм бараа худалдаж авч байгаа тэрэнд улсын эдийн засаг цочрохооргүй л юу баян мөнгөтэй тэр орлоготой л болох бодлого л төр байх хэрэгтэй байна. Тэрээс ч нэг одоо нэг хүний нэг пүрс худалдаж авлаа гэж чи валютын нөөцийг барлаа гэдэг хэл айгүй утгагүй байхгүй. Яг хахад ер нь үнэтэй 5-70 машин ер нь унсан чи яад тийм үү? Энэ баян хүн баян болох сайхан мэдтэй. Сайхан шүү дээ. Яг хахад Америк өвчөд бас улсынхаа нөөцийг дуусгаад эхэлчихт нь оролцсон юм байна гэж бол өөртөө гутгаад явуулсан. Айгуул юм биш үү? Миний надад хамаатай юм шүү дээ. Ер нь төрийн мөнгөөртэй төсвийн мөнгөөр гадаад зугаалдаг энэ дарга нарын асуудыг л ярих юм зүйтэй. Тэрээс өөрийнхөө мөнгөөр 5-70 авч унна уу, пүрс унна уу, эсвэл одоо амар үнэтэй нэг $100 стейк авч идэнэ үү, эсвэл нөгөө амар нөгөө дуртай одоо нэг моцикл тэ Harley Davidson моцикл авна уу? Ер нь ямар хамаатай юм тийм. Тий. Өөрийнхөө чинь бас нэг гоё ганган юм хэрэглэх хүсэл байдаг шүү дээ. Тэрний битгий хоёр. Тий. Энэ нэг эдийн засгчдэр жаа чинь энэ хууль зүйн талаас нь манай хүн чинь хууль зүйн сайд алтан гэрэл чинь юу яагаад байгаа шүү дээ. Үнэлгээ өргөцсөн хүмүүсийн хөрөнгийг хурааж хууль оруулж юм гэдэг. Би бол 92-ийн 22-10 дээр үнэлгээ хөрөнгөч гэж зүйл заалтай байгаа хгүй. Энэ
2012-10 нь яагаад хэрэгжихгүй заавчгүй тустай бол байх гэдэг. Эдийн засагт энэ хэр үр өгөөчтэй. За нэгдүгээрт бол угаасаа та хэллээ. Үндэслэн хөрөнгөжих хөрөнгө хураах заалт бол угаасаа манай эрүүгийн хуулийн дээр бол байна. 22-10 дээр байгаа. Тийм. Үндэ хэлэхэд бол хуульгүйтэй биш. Хуулиа хэрэгжүүлэхгүй байгаад байгаа. Хоёрдугаарт нь алтан гэрэл сайд яагаад ийм гинт ийм хууль санаачлаад би гайхаад байгаа. Энд чинь угаасаа өсөх юм гэсэн шүү дээ. Уучлаарай өсөхгүй. Харин чинь энэ маань угаасаа Монгол улс тийм хүмүүсийн хөрөнгийг хураадаг тийм хуулийн дагуу дээрэмддэг болох гэж гинүү гэдэг санаагаар бол энэ бол уусаа маш буруу мессеж гадаад тийм. Тэгээд ер нь бол үндэслэгүй хөрөнгөжих асуудлыг бол бас л зохицуулт нь байхад яагаад хууль хийх гэдэг. Энэ маань угаасаа хууль батлах замаар одоо баян мөнгөтэй хүмүүсийг дахиад шантажлах юм хийх гээд байгаа юм уу яах гэдэг. Би тэрийг л хардж байна, гайхаж байна. Тэгэл одоо энэ миний ингээл ярихаар чи тэр МЦС-ийн хүн болж харагдана да. Энэ хоодог энэ үйл явдлыг чи бол бас эдийн засгийн хүн ихнээс нь анзаарч ирсэн биз. Миний санджаахын Санжинбаяр 2007 оны 12 сард төрдөө 96% авлаа гэж галзуурал дээрэмдэл тэмчээнээс лидер улс төр 2008 онд улс төрийн хөдлөх хийж тэгж л оролцсон үйл явдал шүү дээ тий. Тэгээд ингээд одоо ингээд олон улсын зах зээл дээр ингээд Гонконгийн бирж дээр энэ энержи ресурс чинь хувьцаа нь байдаг ингээд үстэй. Тэгээд ингээд яхад ирэхээр энэ компани хувьцаа тэнд унах байлгүй мэдээж Монголд ямар хор хөнөөлт вэ? Одоо МЦС хамаагүй гэж бодоход. Тэгэд би сая нэг өндөр МЦС-ийн од жаргал захирлыг ярьж байгааг би сонссон шүү дээ. Би өөр нүдэндээ итгэв. Чихэндээ итгэв. Ерөөсөө улстай гэрээ хилцээ хийхэд билээ ингээд яриад явж байгаа. Монголын номер 1 хувийн компани эзэн тэгээ уул уурхайн бирж дээр нээлттэй хувьцаа гаргаад мөнгө босгоцсон хүн тий зарчмаа биш одоо хувь бодоод тэр нөгөө үндэслэл нөгөө олон нийтийн өмчийг төр булааж авах энэ асуудал дээр ухралт хийгээд хилцээ хийн гэж яриад яваад би ойлгохгүй байгаа. Тэгсэн өөр. Тийм ярьсан шүү дээ. Одоо хилцээ хийхэд би бэлэн ингээд. Уус эн чинь хуулиараа манайх чинь 1992 онд 91 онд анхны нэг үндсэн хуулиараа өмчийн олон хэлбэрийг бүгдийг хүлээн зөвшөөрсөн, арчилсан улс боллоо гэдэг. Тэгээ хүний хувийн өмчийг төр хамгаална гэдэг ийм үндсэн хуулиа баталсан улс шүү дээ. Тий. Одоо бид нар чинь нөгөө зах зээлийн нийгэм рүү орчлоо. Төр бизнес хийхгүй, хувь эзэмшихгүй гэдэг зарчмаа тунгагласан, үндсэн хуулиа баталсан. Гэтэл одоо дахиад буцаад нөгөө нэг 90 онд норж унсан социализм шиг юм яриад яваад байгаа хүмүүсийг гайхаж байгаа. Энэ бол угаасаа бүтлгүй юм руу дахиад бид нар чирэх гэж байна. Одоо угаасаа нэг уул уурхайн бизнесийг тэ төр булааж аваад явах юм бол одоо бидний хамгийн их нэг валют болдог тэ экспорт хийдэг уул уурхайтай гадны хөрөнгө оруулалт маань ингээд орж ирэхгүй зогсно гэсэн үг шүү дээ. Одоо хин ийм дээрэмчин улстай бизнесийг хамтарч ажиллая гэж бодоход санаатай юм хийгээд байгаа юм шүү. Ер нь гадны хөрөнгө оруулалтыг зогсоо. Нэгнийхээ дээрэмдэж байгаа ч гадных нэг бүр асуудал юм гэж тий. Ерөнхийдөө нэг юм болсон байдаг үлээ тий. Тэгсэн шүү дээ. Яг нөгөө Уго Чавес чинь тий 2000 онд тий анх ерөнхийлөгч болж ирэхдээ амлалтаа юу гэж ирсэн бэлээ. Энэ байгалийн Венесуэл улс маш их баяа. Байгалийн баялаг маш их байна. Энэ баялагын баялаа арт түмэндээ төвшөртэй нэ. Арт түмэндээ хуваарлана гэж. Тэгээ энийг юунд зарцуулах вэ гэхээр боловсрол, эрүүл мэнд, орон сууц. Айгуу танил үг байгааз. Тэгээ яг одоо оюун үрдэн энэ жил яг тийм ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь уул уурхайн тэгээ одоо нэг гадны хөрөнгө оруулалттай одоо газрын тосны боловсрол үйлдвэрлэлийг нийгэмчилж авсан байхгүй Венесуэл. Тэгээ Америкийн хөрөнгө оруулалт маш их байсан. тэрийг бүгдийг улсын болгож нийгэмчилж дээрэмдэж авсан. Тэгээ энэ угаасаа ингээд хингүүтээ эргээд нөгөө энэ үйлдэл маань Америкийн нөгөө юунд ороод эдийн засгийн хоригт ороод эдийн Венесуэл маань бас угаасаа тэр байгалийн баялагийг ордомд хүртээгээд баяжих бол дууссан байхгүй мөнгө байхгүй. Одоо бүр ядуурлын төвшөнд ороод те ядуурлын төвшин 60% та очсон. 7 сая хүн гадаадад арай гайгүй нөгөө боловсролтой хөрөнгөтэй гэдэг хүмүүс нь гадаад гараа зүхтэй авсан.
Улсаар агуулгач болсон тий. Тий одоо нөгөө тэнгуүтэл нөгөө эдийн засгийн хоригт ороод хүмүүсийн амьдралд ордоод эренгүүт өө эн чинь болохоо байла тэнгуүт энэ нөгөө хідэн олигарх баячууд чинь ерөөс өмнө үнийг өсгөөд таануудын амьдралыг босруулаад энэ хідэн баячуудын хөрөнгийг хураая гэдэг. Үн өсөж ийн энэ үнийг тогтворжуулна гэдэг. Үн улсаас үнийг тогтоох комисс байгуулад одоо өргөн хэвлэлийн барааны үнийг гэдэг бүр зааж өгсөн. Тэгэхээр хин одоо алдагдaltaй бизнес хийх өсөв. За яар шиг энэ боли ийм худалдаа гэж юу байдгийг ингээд хаяа явсан. Тэнгүүт улсын худалдааны компаниудыг ингээд байгуулсан. Нөгөө угаас яваас чинь. Тэнгүүт л одоо хүмүүстэй барааны савн бок одоо юу байдгийг одоо талах сүүний нөгөө улсын худалдаа хийх компаниуд гэдэг. Тэгээ одоо хямдралтай өмнөр зарж эхэлж байгаа. Тэнгүүд нөгөө чинь яаж мэдээж доктортой байх вэ? Тэгэл нөгөө нэгдүгээрт нь бол нэг чанар нуунж эхэлж байгаа. Нөгөө өмнө барихын тулд нөгөө зарим орчийг бууруулад амтын нуутгаад орлуулж хийгээл масс хийдэг байсан бол маргарин хийгээл за хэлсэн чихэр одоо хийдэг байсан бол одоо юугаар ч тийм ингээд нэг юм сахар орлууч хийж орлуулад нөгөө ам чанар нь нуудаар за тэгээч угаасаа дийлхээ ойлоод ирэнгүүтээ улсаас нөгөө үйлдвэр байгуулж өгөөд татаастай хүнсний үйлдвэр, улсын үйлдвэр байна. Одоо энэ чинь яг нөгөө социализм нурж болсон. Гангуунда нэг л төрлийн бараа байдаг, тэрэндээ очролдог ийм систем рүү чинь ороод ирж байгаа байхгүй. Тэнгүүд одоо хүмүүс яхав өө яшиг энэ заваа юм гэж байж яадгийн шиг юмаа зараад гарыг хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодъё. Нэг төрлийн талхтай тэгээ очирч авдаг улсад амьдрал юу байд ингээд хамгийн боловсралтай сэхэтнүүд нь мөнгөтэй хүмүүс нь гараа авчиж байгаа. Уугууч яваас нөгөө харьцуулсан зураг байдаг шүү дээ. Уугууч яваас гарч ирэхээс өмнө Венесуэлийн дэлгүүрийн лангуу. Тэгээд одооны лангуу гэнэ харуул. Тэгээ нөгөө юмны үн чинь тэгээд тэр чинь нөгөө угаасаа нэг дийлхээ болоод гиперинфляц болоод өнөөдрийн 50 тань л таа. Тийм. Тэгээ энэ халтар зэрэг кинод гэл бид нар мэдж байгаа шүү дээ тий. Тэр чинь тэгэл бид нар Венесуэлийг хараад ямар орн байсан бэлээ гэдгийг хардаг шүү дээ. Ой Венесуэл чи ерөөсөө бүр дэлхийн 2 дугаар дайны 40 30 он дэнээс ч юм 30 онд ерөөсөө маш баян хүмүүс байсан юм бэл. Угсаа амар чинэлэг. Яг тэгэхээр нөгөө нефт нь байгаа байхгүй нөгөө яг нөгөө Америкийн нөгөө хажууд. Тэгээд энэ Америкууд хориг тавиад Венесуэлийг баллцсан гэдэг тийм. Угсаа Америкийн хоригт орсон шүү дээ. Тэгээд яагаад тэр чинь Америкийн гарсанд оруулсан юм уу юу? Америкийн хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг хувьчилж авсан байхгүй нөгөө нийгэмчилж дээрэмдсэн. Тэгэхээр өмчийн авахын тулд хориг тавих зүйл юм шүү дээ. Манайхан ч одоо манай нэг цэвэрцний агуу их оронч чинь тэгээд Америкт хорлол хориг тавиал тэгэл баллаа хийцэн гэдэг байхгүй. Одоо өмчийн төр эргэлтээ бас нэг ийм зөвхөн хориг бас биш шүү. Үнэ хэлэхэд бол эн чинь нэг эдийн засгийн харилцааг ус заасан байхгүй. Бүх үнийг тогтоосон ханган нийлүүлэлт худалдаа үйлдвэрлэлийг төр хийхээр яах вэ? Уусаал тэр чинь ямарч бүтээмжгүй чанар муутай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Тэгэл ерөөсө хүмүүсийн одоо хэрэглээнд шаардлага хангахгүй. Одоо нэг 90 оноос өмнө манай нэг нөгөө дотоодын гутал ямар байсан хүмүүс бол зарим нь одоо сандгал баг тий. Жохон хүмүүсэл нэг яаж яагаад унцдаг чанар салчдаг байсан шүү. Тий нэг юм гутал байсан тий. Тэр шиг л юм байна л да. Зүг. Ерөнхийдөө нэвтрүүлэг өндөрлж байна. Хөш энэ ард түмэн эх орныхоо төлөө хүн амьдарч болдго юм уу? Одоо эх орныхоо төлөө амьдрна гэдэг бол маш тийм маргаантай асуудал гэж би боддیں۔ Яагаад гэхээр өнөөдөр би эх оронч байна гэд энэ лайв хийж байгаа хүмүүс бол эх орончд бол биш. Яг үнэндээ эх орончд гэдэг бол өөрхөө тийм ажил, амьдрал, бизнесээрээ эх орондоо хувь нэмрээ оруулж байгаа татвар төлж байгаа хүмүүсийг л би эх оронч гэж боддог шин. Тийм. Тэгэхээр ард түмний төлөө амьдарч болдго юм уу? Тэр чинь юу юм бэ да? Нөгөө ард түмнийхөө төлөө амьдр гэдэг маань яг нэг социализмын үеийн, коммунизмын үеийн чиний хувийн амьдрал бол амьдрал биш чи улстай өөрийгөө зориулах ёстой гэдэг ийм зарчмын хувьд гарч ирсэн ойлголт байхгүй. Одоо нэлгэлт хийцэн болоод тий улсаа хөгжүүлэхийн тулд одоо нөгөө одоо өөрийгөө зорилгот гаргаад
өдөрт 10 хэдэн цаг ажиллаад ингээл хоосон газар атар газар эзэмшээл нэг байшин барилга бариад гавьяа байгуулаад одоо медаль авдаг тэр нийгмийг бид нар аль хэдийн өнгөрөөд явцсан бидний өнгөрсөн бүтлгүй түүх гэдгээл бид нар ойлгох хэрэгтэй. Эх орныхоо төлөө амьдрна гэдэг бол би эх орондоо хүн нэмрээ оруулаад татвар төлөөд би ямар нэгэн юм үйлдвэрлээд зарж борлуулаач юм худалдаа гэж амьдарч байгаа хүмүүсийг л хэлнэ. Тиймээс биш энэ гадныхныг зайлуул гэж лайв хийж байгаа хуурамч их орончтой их орончт биш харин хорлогчтой байхгүй. Тийм энэ Монгол хүн мал хоёр багт монголчууд сайхан амьдарсан гэдэг хан чамд мал зал байна уу хөдөө эсвэл энэ 70 цаг мал хувааж авах юм уу? Мал хил мал гаргатайгаа мал Монгол баян гэж ирээс. Тий. Тэр чинь юу гэсэн манжийн дардлын үед тийм л байсан шүү дээ. Монгол баян байсан юм уу? Мэдгүй. Угаасаа тэр чинь нэг юм байхгүй. Хэдэн нөгөө за нэг баян олон малтаач байгааг баг. За нэг үсрээл хамгийн баян малтаа үн 1000 орчим л малтаа. Тэрнээс доош нэг малтаа өвөөгүй ядуул байсан шүү дээ. Тэнгүүтээ солих хувцс байхгүй. Хувцаа угаадгүй бөөсдсөн. За нэг хувцастай нөгөө хэр дайг болсон ийм амьдралтай тэгээд мах сүүгээр л иддэг дундаж наслалтанд 40 идтэл ийм л байсан шүү дээ. Тэрийг баян амьдрал гэхгүй баха. Бид нар чинь яг нөгөө одоо орчин үеийн хүмүүсийн хэрэгэлдэг тий нөгөө ахуйн хэрэглээний бараа одоо энэ машинтай болоод ердийн үсгээ хаяад машинтай болсон, мотоциклтай болсон. За орон сууцнд амьдэрдэг болсон. Тэгээд нэг савн шампунь ашигладаг болсноор хүмүүсийн амьдрал ийстэйсэн шүү дээ. Тэрнээс ер нь бол дотоодын юмаа хэрэглээгээрээ амьдраад мал хил нэлтэйг сайхан амьдарч байгаа. Тэр бол худлаа хоосон уянгасан үг байхгүй та. Тэр Монгол хүн малтайгийнх нь би 70 сая малаа хувааж авах гээд байгаа юм болов уу гэж бодлоо. Ерөөсөө тэр чинь бид нар манжийн 200 хэдэн жил чинь малтайгаад байсан. Тэгэл ядуул амьдардаг байсан. Хэцүүлсэн юм байхгүй та. Тэгэхээр бид нар одоо яг манай эдийн засгтээ яг малчд бол те яг ажиллах хүчний 10% малчд байгаа шүү дээ. Эдийн засгийн маань ерөөсөө 10% нь одоо мал. За 20% нь хөдөө аж ахуй бас хөлс бараа буута хөлсийн нугаа тариалдаг хүмүүс байгаа шүү. Тэгэхээр бид нар айгуу тийм хоосон те нэг уянгалсан те мал гэж те хөдөө нутаг гэж бид нар хоосон ярих хэрэг байхгүй. Одоо бидний те яг хамгийн их мөнгө олдог салбар маань нөгөө уулуурхай байгаад байгаа шүү дээ. Валют болдог салбар байна. Тэгэхээр бид нар хүссэн үсээгүй амьдрах арга маань одоо нүүрсээ зардаг, зэсээ, алтаа зардаг, төвлийн өдрөө зардаг юм байна. Тэгэхээр бид нар нөгөө бусад салбарт ажиллаж байгаа те худалдааны салбарт ажиллаж байгаа ерөөсөө маш олон мянган хүн байна. Энэ бидний зөвхөн хөдөө аж ахуй биш шүү, мал биш шүү гэдэг. Эдийн засаг маань өөрөө ингээд олон төрөл болцсон байгаа гэдэг л юм. Асуулт өнөөхөн tunаад юм дурч байна. Энэ дата дуусчлаа. Тэгээд одоо шууд л явжлаа. Асуултууд хаас нэг юм байсан. Тэгээд гацаад таны утасны дата дууссан. Энэ юу? Тэгээд таны. Таас одоо эх оронч биш шүү дээ. Тэгэхээр дата дууссан. Гүг харин эх оронч юм байна. Дата гэдэг чинь бид нар гадшаа төлж аваад хэлбэр шүү дээ. Би ч одоо тэгвэл миний болон дуустал хүндээ ямар сони гэхгүй. За өнөөдрийн лайв нүрээд өндөрлөө. Тэгээд оролтонд маш их баярлалаа. Урилгын мөнгөж авсан л та. Тэгээд аливаа юмны учир шалтгааныг олоосоо гэж төвжил дундыг хийдэг. Тэгээд энэ данхар төртөө ийм данхаасан бүтцтэй ийм засагн газар бий болоод ингээд яваад байгаа нь Монголд өөрөө болохгүй байгааг илэрлээ. Хамгийн гол монголчууд бидний эрх чөлөөгөө алдчих юм бол энэ эдийн засгийн тухай, бид нар улс төрийн тухай, нийгмийн тухай ямар ч ярих боломжгүй болно. Одоо Монголд бол нэг алхаал Клабхаус дээр алтан гэрэл орж ирээд төрөлцсөн шоронгийн тухай ярьж байна гэсэн. Шоронгийн оргидлуудаар ажил хийлгэж төрөлжүүлж гулаг гэсэн биш тийм. Гулаг маяг юм ярьсан байлээ. Тийм юм бол байж болохгүй. Тийм болохоор ахаад хэлээ 4 сарын 27-нд манай лайв үзэж байгаа хүмүүс 4 сарын 27-нд бид нар эрхчлөөнийхөө төлөө тэмцэж гарч ирнэ. Бид нар эрхчлөөгөө хамгаална. Энэ данхар засгийн нураана. Энэ аптек гэрээ гэдэг юм чинь нууцд орж болдгоо гэдэг олон эдийн засгч нараас сонслоо та нар.
одоо ингээ 3 дахь сонслоо. Явнаас нуугаад байгаа. Ямар хулгай хийчихэд энэ аптекрэнүүд байгаад байгаа юм. Тэгээ энийг ил болгохын төлөө данхар засгийн газрын нураана. Оюун эрдний дарангууллыг зогсооно. Тэгэхгүй бол ярьсан болгонг шоронд хийх оролддог бол хийж байна. Ер нь хийж байна. Тэгээ Норгийн залуучуудыг хэрвээ энэ өөрсдөө юм зоригт алхам хийгээгүй юм шоронд авч хатаах гэсэн. Олон залуучуудыг шоронд авч хатааж байгаа. Эрүүл ухаантай болгоныг Халтмаагийн Батбулга тэр гэргийн 15 давхар дотор байгаа тэр оюун эрдэнэ өөрийнх нь хувьцаа эзэмшдэг 50% хувьцаа эзэмшдэг тэр хэр антер таймтын троллууд бол бүгд троллууд ботууд ашиглаж дайрч байгаа. Тэгэхэд ийм байж болохгүй. Бидний чөлөөч ертөнцтэйгээ харьцахгүй болохгүй. Одоо тэр олон нийтийн телевизээр тэр Баярхүүгээд тэр за тэр галзуу хүн яриач яах вэ? Тэр хүн бол 3 дахь хуршил бол долларын эзэдийн бодлого гэж мангасчлаа шүү дээ. Богдханд Монгол улс байгуулагдсан цагаас эхлээд бид 3 дахь хурш руу явж исэн. Солийн данзан, Тогсмын бодоо, Агдан буугийн амар, Пилждийн гиндэн сайд, тэр лохо сурмаач бүгд дандаа 3 дахь хурш руу тэмүүлж исэн. 90 онд энэ үр дүнгөө гэж бид 3 дахь хурштой болж орхигдсон ертөнц, хаагдсан ертөнцөөс салсан. Тэгээ одоо ахаад Монголыг сентвч болгож ирэх Хятад Орос хоёрын өгөөшөнд хаягч байгаа 0 эрдэнэ засгийн газрыг унгаана 4 сарын 27-нд тэр 90 онд гэрчлэг авчирсан эр зоригтнуудтай хамт монголчуудаа морондоо морцсгож бидний данхар дүрийг нурааж энэ хулгайчтаас энэ дарангуулагч тогтоож байгаа энэ нийгмийг устгах ёстой гэж хэлээ. Тэгээд бид нар дараагийн 4 дахь өдрийн лайв дээр та нарт бид нар төсвөө айгуу тодорхой танилцуулна. Тэгээ хандваа бидэнд өгөөрөө хамтраад бүгд оролцоогоо хангаад явцгаая гэж. За баярлалаа. Өнөөдрийн лайв нэрүүд төрлөө Лутадаа баярлалаа.